хэдхэн 7 хоногийн нөөцтэй. Хэдхэн 7 хоногийн дараа эдний нөөц нь дуусна. Эдний нөөц нь дуусчих юм бол Европт машин үйлдвэрлэл нь зогсно. Европынхаа эдийн засаг зүгээр бүхлээр нь сүрүүлмээр байгаа бол эднэр бол сайн ажиллаж байна. Европчууд Оросын хөрөнгө мөнгийг хулгай хийхэд ерөнхийдөө бараг бэлэн болцсон байна. За, Бельги улсын ерөнхий сайд тас гүрийсэн барсангүй. Тэгээд олон хэвлэл мэдээллийн юу хэлж байна гэх юм бол Европын тий өдөрдгүүд номер 1 Польш гэх мэт шин Ursula von der Leyen, Kaja Kallas ерөнхийдөө Оросуудын 200 хэдэн тэрбум еврогийг хулгай хийхээр шийдсэн. Барьцаа тавиад Зеленскийд өгөхөр шийдсэн байна. За, товчгоноо нэмээ хэлэхэд 11 сарын 1-нд Германд Берлин хотод сургалт болох гэж байгаа шүү. За, тэгээд тэр сургалтын мэдээлэл маргааш нөгөөдөр задарч байна. За, окей. За, тэгээд нэмээд юу болж байна гэх юм бол Оросын газ нефтийг Унгар улс, Словак улс руу бас явуулахаа болиулах гэж байгаа. За, сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Унгар улс, Словак улс Монголтой адилхан далайн гарц ерөөсөө байхгүй. Тэд нар яах ёстой юм бэ гэх юм бол маш их хэмжээний тээврийн зардал шингэсэн Америк, Араб, Туркаас дамжсан газыг худалдаж авах ёстой болно. За, тэгээд юу гэсэн юм бэ гэх юм бол Унгар улс, Словак улсын эдийн засаг, эрчим хүчний өртөг, халаалтын өртөг удахгүй бас 2-3 нугарна. Унгар улс, Словак улсын эдийн засгийн хөгжил өсөлт нь байхгүй болчихно, ажилгүйдийн түвшин нэмэгдэн гих мэдчлээ. За, Европчууд ерөнхийдөө айгүй хөдөлмөрч явж байгаа. Дөнгөж саяхан Зеленский Дональд Трамптай уулзаал Tomahawk пуужь нь бүтсэнгүй, мөнгө санхүүжилт бүтсэнгүй, нэмэлт санхүүжилт болсонгүй. Ямар нэгэн байдлаар Орос холбоо дээр Америкчууд санкц хориг тавих нь бас бүтсэнгүй. Гэхдээ Европчууд өөрөө одоо энийг Зеленскийд бүр нэмээд туслахаа шийдсэн. За, тэгээ Орос талаас нь бас ямар мэдээлэл гарч байгаа юм бэ гэх юм бол Балтаны талбай дээр юм зогсоохгүй. Запорижье, Херсон областад талбайнууд өгөхгүй. Гал зогсоох юм ерөөсөө байхгүй. Тийм явдгаараа явна. Тэгээд бидний шаардлагууд ерөөхдөө 2-3 жилийн өмнө тодорхой байсан. Тийм учраас энэ дээр өөрчлөлт гарахгүй. За, тэгээд мэдээж иймэрхүү юмнууд олон улсын харилцаа болж байгаа учраас гоц ухаантай, том толгойтой дэлхийн номер 1 шилдэг гадаад хэргийн сайд Kaja Kallas мэдээж хэдэн үг хэлсэн. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа, өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За, тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. За, 10 жилийн өмнө амар сүртэй, өртөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За, заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогынхаа их усроо контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За, тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За, 59 мянгаараа контентын ертөнц тавтаа байрлана. Амжилт хүсье. Regarding Budapest, no, it's not nice. Нүрийн хайр. Not nice.
Тэнд Владимир Путин ирэх гэж байна, Виктор Орбан нэг юм томоохон юм зохион байгуулах гэж байна. Дональд Трамп цаана ерөөхдөө Кая Каласын ажил хийж байна. Юуны төлөө юм бэ гэх юм бол тэр дайныг зогсоох. Тийм ээ? Эсвэл нэг шийдэлтэд илүү ойртох дипломат харилцаагаа авч хадгалж үлдэх хамгийн том юу юм бэ гэх юм бол Украин хүн нас орхоо болох, Киев бомбогдуулахгүй байх гэх мэтчлэн иймэрхүү арга хэмжээ өөр хүмүүс зохион байгуулж байгаа юм бол эсвэл дайныг зогсоохж байгаа хүмүүс гарч ирэх юм бол энэ бол is not nice. Гоё юм биш ингээ нүр цэргийг хараарай заа. Яг үнэн төрхөн одоо энэ байна. I mean, to see. Тэгээ энэ хүүхэн бүр өгөлбөр зохиож чадахгүй стрессж. That really a person. Борхон минь. Put to the arrest warrant by the ICC. Тэгээд Путин шүүхийн шийдвэртэй шүү дээ. Тийм учраас Европын холбоон дээр газардах юм бол баривчлах ёстой гэсэн юм ярьж байна. Тэгээ юм гэмт хэрэгтэй. Энэ шүүхийн шийдвэртэй хүн инх тайвны чуулган дээр ирдэг нь бас маш муухай. Coming to a European country, and again, you know, the question. Энэ Эстония улс тэ Оросын залгаа. Оросын хөрш тэ эдгээр яг үр дүн яг юу ах юм бэ тэ? Эдгээр Оросыг барна гэж бодож байгаа юм уу? Хэдүүлээ хамтраа тэ барахгүй шүү дээ. Наполеон барсангүй, Гитлер Оросыг бардаг байхгүй шүү дээ. Is whether there's any outcome out of this. Тэгээд тэр юм чуулган зохион байгуулаад тэ маш муухай. Тэгээ үр дүн гарах юм уу бас тодорхой биш. Гэхдээ тийм учраас ярилцдаг шүү дээ Кая минь. This is I think what we need to see how these things are going in Budapest, as we have been very firm that Russia only negotiates when they are put under pressure, so we hope that also President Trump does that. Тэгээд Оросууд ганцхан юу ойлгодог юм бэ гэх юм бол pressure дарамтыг ойлгодог. Тэгээд Дональд Трамп Путинийг дарамтлаасаа дараасаа. We see President Trump's efforts to bring peace to Ukraine. Of course, all these efforts are welcome, but we don't see Russia really wanting peace. Donald Trump ингээ бүр ярихад миний стресс хүрч байна. Уучлаарай. Donald Trump их тайвны төлөө тэмцэж байгааг нь харж байна. Гэхдээ тэгээ ингээ ороод ирэхээр өмнө байсан үйлдвэрийг та зүгээр ингээ устгачих заяа. Владимир Путин юусэн их тайван хүсэхгүй байна. Тэгээд ганцхан бид нэр юу хийх ёстой юм бэ гэх юм бол Оросыг дарамтлах, шахах ёстой. Russia only understands strength and only negotiates when it's really put to negotiate. Тэгээ нэг сонирхолтой тэгээ Оросууд хизээ ганцхан ярилцдаг юм бэ гэх юм бол буланд шахагдсныхаа дараа ярилцахыг хүсдэг. Энэ нэг сэтгэл зүйн феномен заяа. Юу юм бэ гэх юм бол projection гэдэг юм заяа. Projection. Чи өөрийнхөө алдаагаа өөр хүн рүү ингээд чихдэг ч юм уу. Өөрийнхөө нэг gaslighting хийж явахдаа ингэж ярьдаг юм. Кая Калас юм уу Европын холбоо харах юм бол эдгээр өөрөө инх таймны төлөө хэлцэл хиймээргүй байна. Эдгээр юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол дайныг өргөжлүүлэх хүсэж байгаа. Сонирхолтой юм бэ гэх юм бол Европчууд хизээ инх таймны төлөө хэлцэл хийж эхлэх юм бэ, ярилцах эхлэх юм бэ гэх юм бол асар их дарамт үзүүлснийхэн дараа булан шахацсны дараа тэгээ өөр алхам хийх боломжгүй болцсон үедээ Кая Калас, Ursula von der Leyen гих мэтчлэн инх таймны төлөө хэлцэл хийх байхгүй юу. Тэгээд Кая Калас хөөрхөн амтан тэ юу хийж ийна гэх юм бол өөрийнхөө тухай ярьж байна. Тэ ер нь бол projection 100%. Яа, стресс тэр үний яриаг сонсгоор. Гэсэн чи одоо Financial Times заяа. Энэ бол Их Британи гэх мэтчлэн юу ярьж байна гэх юм бол Europe needs its own channels to the Kremlin гэж байгаа. Европын улс төрчнөр тэднэрт юу ихтэй юм бэ гэх юм бол Москва Кремлинтэй Путинтэй ярих
нэг сүлжээ хэрэгтэй гэж байна. Өөрт нь байсан л та. Гэхдээ яриаг учраас хилцэл хийснийхэн дараа тэр хилцлээ тий зүгээр гიშгсэн учраас Минск 1, Минск 2 гэсэн хилцэл гих мэдчихнэ. Тэгээд угаасаа Путинтэй ярмаар байсан юм чинь тэр дипломат харилцаа байхгүй болсон, дипломатчуудаа хөөгөө гаргацсан, санкц тавьсан, хөрөнгийг хураасан. Тэгээд ер нь бол НАТО-гийн үүдэн дээр нь авчирсан. За, нэмээд Европын холбоо юу хийж байна гэх юм бол та ингэ харж байна те. Олон улсын хуулийг зөрж байна. Гишүүн орнуудаа дампууруулах гэж байна. Тэ. Гишүүн бус улсыг тултлан санхүүжүүлж байна. Нэмээд одоо угаасаа ялагдхан ойлгомжтой болцсон дайн руу нэмэлт мөнгө хөрөнгө зэвсэг явуулж байгаа. Хамаг улс төрийнхаа капитал нэр хүндээ бас ерөөдөө ялагдсан дайн руу аль хэдийнэ ингээд чихэл оруулж байгаа. Тэгээд ер нь бол Дональд Трамп юутай юм бэ гэх юм бол улс төрийн инстинкттэй байхгүй юу? Бас маркетингийн мэдрэмжтэй. Тэгээд Дональд Трамп юу ойлгоцсон байгаа юм бэ гэх юм бол энэ дайныг Украинчууд яална гэж байхгүй. Тийм учраас би энэ дайны тухай ярих болгон дээрээ би юу хэлэх ёстой юм бэ гэх юм бол энэ миний дайн биш шүү. Энэ Жо Байдны дайн. Энэ миний дайн биш шүү. Энэ Европчуудын дайн. Энэ миний асуудал биш шүү. Энэ Европчуудын асуудал юу хийж байна гэх юм бол өөрийгөө улс төрийн бүх оноо моноогоо тэ холдуулаад тэ Зеленский бол ерөөдөө улс төрийн хувьд бол баг тэмбүү шиг өвчин байхгүй. Эднэр юу хийж ийна гэх юм бол тэмбүүтэй хүнийг зүгээр ингээд тултлан ингээд тэврээл дэрэгдэн амьдрал явж байгаа. За нэмээд Украиныг одоо Европын холбооны гишүүн болох гэж үзэж байгаа. Энийг ерөөдөө Унгар улс, Словак гэх мэт улсууд эсэргүүцдэг байсан вето эрхээ ашигласан. Гэхдээ бас энэ дээрээ ер нь бол Европын холбоогийнхаа үндсэн дүрмөө өөрчлөх гэж байгаа. Яг гэх юм бол Украиныг заавалчгүй Европын холбооны гишүүн болох гэдэг байгаа. За энүүгээрээ дамжуулаад юу хийж байна гэх юм бол Унгар улс, Словак улсын эрхийг ерөөдөө гიშгэж байгаа гэсэн үг. За ингээд дуусна уу? Үгүй. Тэм Трампын шаардж байгаа юмыг бас эсэргүүцэж байгаа. За ингээд ерөөдөө энэ Европын тэнэглэл зогсно уу? Үгүй. Энэ юу юм бэ гэх юм бол Германы аж үйлдвэрлэлийн салбарын ажлын байр хасахтай нэмэхтэй өнгөрсөн 5 жилийн хугацаанд та харж байгаа бол ковид үеэр буурсан. Ковид дараа гайг болсныхан дараа хөл хорой байхгүй болсныхан дараа ажлын байрууд буцаага өссөн. Одоо буцаага хасахлаа орж байна. За 2019 оноос өнөөдөр хүртэл 245 мянган ажлын байр байхгүй болсон. Өндөр цалинтай, үйлдвэрлэл, өндөр бүтээмжтэй ажлын байрууд. За энэ дээр нэмээд юу хийж байна гэх юм бол би өмнө бас энэ тухай ярьж исэн. Голландд нэг томоохон чип үйлдвэрлэгчийн компани захирлын сольсон, туузыг сольсон ерөөдөө энэ компаниг тэр чигтээ булаагаад авцсан. За нэр нь ямар нэртэй юм бэ гэх юм бол Nexperia. За зүгээр жижиг компани биш заяа. Энэ юу нийлүүлдэг юм бэ гэх юм бол цахилгаан бараа автомашины чипийг массаар нь үйлдвэрлэдэг. За массаар нь үйлдвэрлэнэ гэдэг чинь жилийн 110 тэрбум чип үйлдвэрлэдэг. Дэлхийн номер 1 жижиг транзистор диодын үйлдвэр. Окей. Дэлхийн номер 2 автомашины компьютер чипийн үйлдвэр. 15 мянган бүтээгдэхүүнтэй жил болгон 500 шинэ бүтээгдэхүүн гаргадаг, 500 патенттэй. Тэгээ ингээд хараад үзэх юм бол дэлхийн зах зээлийн 9.7% нь эзэмшдэг байсан автомашины зах зээл дээр. 100 жилийн түүхтэй энийг ерөөхдөө хятадууд албан ёсоор худалдаж авсан, ашигтай болгосон. Окей, хятадууд алдартай компанийг худалдаж аваад ашигтай болгосон. Энэ компанид ерөөхдөө юу нээж өгсөн бэ гэвэл хятадын зах зээл нэгээд өгсөн. Тэгээ сонирхолтой юм юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ компани өмчлөлийн гих мэт шин бүгдийг булаагаад авсан учраас хятадууд ямар арга хэмжээ барьж байгаа юм бэ гэх юм бол сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ компани үйлдвэрүүд Европт ерөөсөй байхгүй заяа. Хятадд байгаа байхгүй юу? За, тэгээ энэ компани бас 12500 ажилтнтай Европ, Аз, Герман гих мэтчлээ. Тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол одоо хятадууд тэр үйлдвэрлэгдсэн чипийг Европчуудад, Америкчууд өгөхө болцсон. Яг гэх юм бол компани хулгаагаад авцсан байхгүй юу? За тэгээ одоо юу болж байна гэх юм бол заяа. Энэ Германд байгаа, Европ байгаа, Америкт байгаа автомашины үйлдвэрлэгч нэр чипг болцсон.
За энэ юу л жинэ гэх юм бол өөр нийлүүлэгч олоход хэцүү. Өөр нийлүүлэгч ийм их хэмжээний чипийг ийм хурдан ерөөдөө үйлдвэрлэх ерөөдөө боломжгүй. Nexperia бол Европын зах зээл дээр байгаа тэр small chip transistor diode 40% нийлүүлдэг. Тэгэхээр энэ компаниуд заяа. Дахиад хэдхэн 7 хоногийн нөөцтэй. Хэдхэн 7 хоногийн дараа эдний нөөц нь дуусна. Эдний нөөц нь дуусчих юм бол Европт ерөөдөө машин үйлдвэрлэл нь зогсно. За тэгээд ерөөдөө энэ Европчууд яг юу хийж байгаа юм би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Европынхаа эдийн засаг зүгээр бүхлээр нь тэ сүрүүлмээр байгаа юм бол эднэр бол сайн ажиллаж байна. Тэгээд Европын холбоо Европ даяараа маш олон Kaya Kalas илт далт ажиллаа сэтгэлээсээ ойгохгүй зогсолтгүй хийж байгаанда баяр хүргээс өөр байхгүй. За тэгээд Берлиний сургалтанд уулзцгаая.